За тийм Турк улс маань ерөөхдөө 2011 онд эхэлсэн одоо Сирийн иргэний дантай холбоотойгоор одоо хөрш улсад маань бий болж байгаа хүмүүлийн хямралтай энэ зүйл төр бол бид бүхэн бас нүдэн ханаад байж чадахгүй гэдэг. Одоо энэ бол одоо бидний олон улсад хүлээсэн хөрш улсын хувьд хүлээсэн үүргийнхаа дагуу бид нар нээлттэй хаалганы бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Одоо энэ 2011 оноос хойш одоо энэ хүү иргэний дааны одоо хөлөөс зүгтж одоо орж ирсэн иргэд нь 2013 онд одоо маш дээд хэмжээнд хүрч одоогийн байдлаар бол Турк улсад 3 сая одоо Сирийн иргэн одоо оргинод байж байгаа. Одоо энд бол Турк улсын засгийн газар бол одоо тэр нь байрлах одоо зардал одоо бусад одоо хүмүүлийн одоо бүхэл төрлийн зардлыг хариуцж байгаа. За энэ Турк улсад орж ирсэн 3 сая орчим дүрвэгсд нь одоо тодорхой хэсэг дүрвэгсдийн лагерт зарим хэсгүүд нь болохоор Туркийн бусад хотуудад одоо ингээд өөрсдөө амьдралыг одоо ингээд өнгөрөөж одоо тэмцлээ үргэлжлүүлж байна гэж хэлж болж байгаа. За одоо 2011 оноос хойш ялангуяа Турк улсад орж ирснээс хойш 5 жил одоо тасралтгүй оршин суугаа одоо энэ дүрвэгсдэг одоо магадгүй одоо Турк улс иргэншил одоо хариалалт авах асуудал хөндөж эхлэх байх. Гэхдээ одоогийн байдлаар Турк улсын одоо улс төр маш өөр халамж төр одоо зүйлүүд одоо саяны өнгөрсөн 7 сарын 15-ны хурал зэрэг юм зүйл болсны улмаас хойш одоо энэ асуудал бас жоохон хойшлоод явж байгаа. За нөгөө талаар бол Турк улс эдгээр дүрвэгцэд зориулж одоогийн байдлаар 10 тэрбум одоо Америк долларыг одоо бид нар зарцуулаад байгаа. Энэ юу вэ гэхээр одоо Монголын хүн амттай тэнцвүүц одоо Сирийн дүрвэгч хандж байна. Мөн одоо Монголын 1 жилийн одоодын нийт бүтээгдэхүүний тэнцвүүц зардлыг бас бид нар ингээд зарцуулсан байхад олон улсын одоо нийгэмлэгээс бол бид нарт бас дөрвтэй тусламж орж ирээгүй 450 сая орчим одоо Америк долларыг бас хүлээж авсан байдаг. За нөгөө талаар бол одоо бид нар Европын холбоотой хилцээр байгуулсан одоо энэ хүү хилцээрийн хүрээнд Турк улсаас одоо нууц цар одоо хууль бусаар хилд авч Европын холбоонд очсон одоо нэг Сирийн иргэнийг буцааж авч хариуд нь Турк улсад аль биесээр одоо оршин суугаа нэг Сирийн одоо дүрвэгцийг одоо Европын холбоонд чөлөөтөс очих эрхээр хангана. Нөгөө талаар Сирийн дүрвэгчдийн одоо нийгмийн асуудал зориулж Европын холбооноос 3 тэрбум орчим Америк долларыг бас буцалтгүй хандуулна гэдэг одоо ийм зарчмын хилцээрийг бас байгуулсан байгаа гэж